манай эрхэм мөндөд үзэгчтэй 17 дугаар жарны сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярын дугаар үзэгч та бүхэнд 25 дугаар суугдлын эз маань амар байна уу нэртэй нэгэн сайхан нэвтрүүлгээ хүрэхэд бэлэн болсон байна. Яг энэ цаг мөчид нэвтрүүлгийн манаас хамтран хөтлөхөөр нэгэн сайхан эрхэм хүн миний хажууд хүрэлцэн ирсэн байна. За Монгол улсын төрийн шагналт соёлын гавьяа зүтгэлтэн Шагдар сүрэнгийн гүр азар ахтайгаа хамтран хөтлөх гэж байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд туйлын их баярлалаа. Энэ бэлэг сайхан өдрийн бэлэг сайхан мэндийг ашиглуулъя. Тэгээ өнөөдрийн нэвтрүүлгийн агуулга бол одоо явандаа үзэгчдэн маань оролцогчдод маш бас мэдээ төрөлдсөн ирсэн байгаа. Өнөөдрийн агуулга юунд оршиж байна вэ гэхээр одоогоос яг 40 жилийн өмнө анх одоо үзэгчийн хүсэл болж ирсэн дөрвөн бэрх гэж нэвтрүүлэг одоогоор том контент юм да. Эний бэлэгшээдээр явах. Яг тэр шиг асуулт хариулт болоод үзэгчээ юу яах вэ? Хөгжилтэй талдаа явна. Тэрний их таны мэдхүйн талдаа хоёрдугаар тэрний их бэлэгшээлийг хүндгэж одоо энэ нэвтрүүлгийг одоо энэ аястар амар байна уу гэдэг нэвтрүүлгээ өргөж байгаа юм байна. Яагаад намайг өрчнийг би бас мэдэж байна. Өнөөдөр бид годомжид таарав гэж. Тэгээ би яагаад энийг хэлж байгаа юм бэ гэхээр яг 40 жилийн өмнө үндэсний олон нийтийн телевизийн залуучуудын редакц гэж хүчтэй сайн одоо ажилтнуудтай агуу хүмүүс байсан л да. Найруулагч Бадрах гаал ингээд их олон сайхан гайхамшигтд орж морж игээл олон сайхан алдархнууд байсан. Тэгээ бид нар бол манай нэг өдөр өрөөндө тоглоод бид нар шагаа тоглодог гэсэн. Тэгээ дуусан чи манай найруулагч Сандагдаржийн Бадрах гэдэг суут хүн. Тэрийг төхөөш гүрээ ерөөсөө нэвтрүүлгээ байл яасан ингээд. Тэгээд би редактор хөтлөгчөөр нь Бадрах найруулагчаар нэг 5 жил явсан. Анхны одоо юу гэдэг вэ? Ямар нэгэн тийм контент ирэх болж байгаа юм шүү. Зүгээр хооч өөрхөн одоо тэр үеийн улсууд байна бас. Тэгээд энэ сайхан нэвтрүүлэгч одоо болтол явж байна. Хөгс төгөлдөр явж байна. Энээс цааш манай гар нэг манай авирабны бас олон жил хөтлсөн. Соёлын гол Батбаяр гай хөтлсөн, соёлын гол төгөлтөн яол хөтлсөн. Тийм учраас тэр нэвтрүүлгийн маань бэлэгшээл дор амар байна уу гэдэг нэвтрүүлгийг хэлж байгаа да. Баяр хүргье. Яг энэ цаг мөчид нэвтрүүлэгт маань дөрвөн сайхан бас баг хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээ үзэгч олондоо бас багуудаа энэ төрөнд эхлээд танилцуулна. За өмнө дөрвөн бэрх нэвтрүүлэг болвол одоо гүр ах мэдж байгаа багуудад жишээлбэл нэрүүдийг ч юм уу баг болгон өөрийнх нь нэрийг сугалдаг байсан шүү дээ тийм ээ. За энэ удаад бол нэвтрүүлгийн маань хамтран ажиллагч, ерөнхий ивент тэтгэгч, хамтран ажиллаж байгаа байгууллагынхаа нэрээр одоо баг хамт олныгоо гоё шууд нэрийг нүгий гэж бас санаачилсан. За яг одоо үзэгчтэй би багуудаа танилцуулах гэж байна. Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгэрүүлэгч, их зохиолч, даш доржийн, нацаг доржийн нэрэмжит улсын драмын Эрдмийн театр баг маань хүрэлцэн иржээ. За улсын драмын Эрдмийн театрын хамт олонны маань цаашид одоо нэрлэгдэх нэр маань бол манай үндэсний уламжлал шинжилгээг хослуулан за хэрэглэгч олондоо хүргэж байгаа Шимко брендийн нэр буюу Шимко гэдэг сайхан нэрээр та бүхнийгээ одоо удаалan дуудах нэ. За дараагийн баг маань бол Монгол эх орныхоо нэрийг дэлхийн дайд өргөж яваа улсын дуур бүжгийн Эрдмийн театр. За удах багтаа бол бид за цаглашгүй жаргалыг бэлэгдэн барих Цалин цагаан брендийн Цалин цагаан баг гэх нэрийг харилж байна. За удах баг маань бол уламжлал шинжилгээг хослуулсан нийслэлийн хамгийн отгон театрууд яхаа аргагүй Улаанбаатар театр байгаа. За Улаанбаатар театртаа бид нар за мэдээж отхон театр байсан болвол энэ удаад бид уламжлан ирсэн сүүн соёлыг орчин үеийн хэрэглээнд нийцүүлэн хэрэглэгч олонны талархлыг хүртсэн сүү хувьцаат компанийнхаа нэр буюу Миний Монгол баг гэсэн нэрийг өгж байна. За удах баг маань бол төрийн шагналт ардгийн жүжигчин Намсрай Жавын Монгол улсын филармоны баг байгаа. Хүрээ! За
За филармоны баг бол бас их гоё нэр та бүхэнд хайрлаж байгаа. За гэр бүлийн гишүүн бүрийн эрүүл мэндийг хамгаалж, эрүүл эко хүнсээр амьдралд баяр баясгалыг нэмэгдүүлдэг. За Эден компани маань эрүүл бай, кул бай гэсэн урайтай. За би кул гэх нэрийг та бүхэнд хайрлаж байна. За тэгэхээр одоо мэдээж амар ануу нэвтрүүлэг болвол Монголын ёс заншил уламжлалтай холбоотой за танин мэдэх хүн хөгжөөн цэнгийн тийм нэвтрүүлэг байгаа. Тэгээд мэдээж аливаа тэмцээн уралдаан 1-р шатнаас эхэлдэг. Үгэн зэс. За энэ үл яг монголчууд ам бэлэгтэй, ашигтай бэлэгтэй бас заавал нэмийг цэцэлдэг гардаг. Тэр уламжил манай баг байханд байна уу? Та бүхэн тэр уламжлалаар эхлэх гэсэн юм санаа авах гэж бодож штэ. Тэгээд нөгөө баг бүрээс нэг хүн төлөөлөөд гарч ирээд за бид бол багийн нэг гишүүн бүрт одоо суглуулна. За энэ бүхнээс 4 ерөөл аль нэгийг суглаад баг дээр очиж сайхан ярилцж агаад за өвгөн цэцээ одоо бүгдээрээ сайхан үзэх нэ. За баг болгоноос нэг хүнийг сайхан олин аваад нааш гаргаж өгнө гэж. За одоо эх орноо багархсан болох байхдаа зүгээр ер нь бол хамгийн их аман цэцтэй ард түмэн миний Монголоос байдгүй өөр байхгүй байх гэж би боддог юм. Зүгээр хорим дээр орж байгаа хүн одоо юу гэдгийг манчитэй байхдаа манайх байлаа магнага өмсгөр танайх боллоо үгжтэй байхдаа манайх байлаа өөжөө өмсгөр танайх боллоо гэждэг. Шууд одоо юу яадаг. Сайхан аман бэлэгтэй үг хэлдэг учраас одоо бол харин та нарт 1 минут өгье та нар бод тийм ээ. Одоо шууд гэж одоо бас яагаад яах вэ? Өөр мэрэгжлээ усууд бай. Яг одоо юу байх вэ гэдгийг одоо ярилцсан. Тэр та бүхэн сайхан Монголын талбан ам бэлгийг сайхан дотроо бодож байгаа. Тэгэл одоо болно доо. Тэгээд нэвтрүүлгийн манаас хамтран ажиллагчаар маш олон сайхан үндэсний үйлдвэрлэгч компаниуд маань ажиллаж байгаа. За тэгээд ширээн дээр хүрэлцэн ирсэн эрхэм зочид та бүхэн маань айл гэрт ирсэн байна. Идэ бодоогоо амсаад за булганыг игдэх сайхан айргаа бас шимээд яриагаа өрнүүлээд тэмцээн уралдаандаа бүгдээрээ амжилттай оролцоорой гэж бас дахин ерөөй. За тэгээд яг энэ цаг мөчидээс манай нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр Одтон компани маань хамтран ажиллаж байгаа. Сар шинийн баярын өдрүүдээр мэдээж хүн болгон хайртай дотныхоо хүмүүст үргэлж жаргал дүүрдэнгээр эрүүлэн хийх хүсэн өрөөдөг. Тийм ч учраас манай ширээний бас сайхан одоо идэ бодооны дээд болж бас Одтон маань ажиллаж байна. Ерөн зүгээр бэлэгшээл бодоход бол энэ дөрвөн компанид баярлалаа. Дандаа л ард түмнийхэн бэлэгшээлтэй сайхан үйлийг бүтээдэг. Бүгд тэр цугаараа нэрж амар байна уу гэсэн сайхан их мэндийг ташлуулж бүгдээрээ нийлж энэ нэвтрүүлгийг бүтээж байгаа. За ингээд амар байна нэвтрүүлгийн ам бэлгийг гişэхэлээ. Одоо чи хоройлъя. За Дөрвөчгийн Эрдэнийн театрын цалин цагаан багаас гүрөдрхийн хэлсэн ганц хормонд гэрийн ирүүлийг одоо бичлээ. Тэгээд би одоо нэг AI энтер ашиглаагүй шүү гүрээхаа. Зээ төмөлцөө бүрдсэн түгээмэлжилийн төвшин сайн дөр сарын сайныг саатан хүлээж өдрийн сайныг өнжин хүлээж өнөөдрийн өнөдрийг үрдийн түүхтэй сайн өнтөр гэж өндөр дэнждэрээ өргөөгөр марсан юм байна. Хорл эрдэнийн тоонтой норов эрдэнийн үнтэй хаш эрдэнийн хантай нацэг эрдэнийн багантай бадман юмбу хаадахтай батган тулахтай уран тагнаа хаяачтай дадаа цагаан дээвэртэй дархан ширмэл үүдтэй дөрвөр ширмэл бүслөөртэй 10 өр тийшээ зөрсөн 12 оосортой хоошоо өр шаадэрсэн 24 оосортой хосгүй цагаан өргөө байна. Цаглашгүй их гадам орнжилтэй цагаан сарын мэндийг цуутай дүүрийн театраас цалин цагаан багаас амар мэндийг айлтан өрөөд айлтаж байна. Улсын драмын Эрдмийн театрын Шимко багаас цагаан сарын ерөөл дэвшүүлье.
Зээ сарын сайныг саатан хүлээж өдрийн сайныг өнжин хүлээж өнөөдрийн үлзий дэврэлтэй сайхан өдөр хатуу уулах харж орон хавар айсвэ хамаг бэрхшээл үлдэж угтах баяр айсвэ буурал жил өдөрч буйнд жил морилох нь өвгөн жил харж үлзийт жил золгох нэ дорны зурхайгаар мөрөн гаргаж долоон бурхан дан дээжэн өргөж дээдэс өвгөлдөө хүндэтгэн золгож дэлгэр сайхан сэтгэлтэй дээл бүсэн гоёлтой дэлхий тэнийн баясгалантай дээдэс нь ялхас бэлэгтэй хоймортой нарны бурхадтай хажуудаа насны бурхантай эрүүлэнх саруул сайхан сар шиндэ хотод олноороо сайхан шинлээрээ. Зээ түмэн үзээ бүрдсэн төрүүлсийг төвшөдөгсөн төгс их жаргалын төвшин сайхан өдрөө сарын сайныг саатан хүлээж өдрийн сайныг өнжин хүлээж өнөөдрийн өдрийг өнөмөг сайн өдөр гэж өндөр сайхан дэнжитээр өргөө цагаан харшид нь өнөрөдгөн момглээрэн өргөн их дэлгэр банаараа тэмдэглэн цугларч байгаа энэ өдрөө ирсэн гэж зочд маань инээд хөөрөөр дүүрэн байна идэ ундааны дээж намттан бүгдээр дүүрэн байна өргөө цагаан гэрн өнгөтөн бүгдээр дүүрэн байг үр хөвгтүүд нь өнөмөнхийн жаргалтай өдгөөсөө үгдэн эрүүлэнхийн жаргалтай байх болтугай эрт дээрээ сулбаатай эцэг өвгдийн маань талбсан зундаан ургасан цэцгийн мөр журамтай хэргэлсэн идээний дээд намартаан ургасан навцсын мөр найранд талбсан идээний дээдээ энэ сайхан сүнгийн чинь адуу малын маань буян гიშгэндэлгэж ард түмний маань ундаануулсан ширээ дүүрэн мэлтэлцэг шимтжээлтэй бүтээгдэхүүнээрээ чимсэн энэ сайхан өдрөө сар шиндэн сайхан шинэлж байгаа та бүхэндээ эрүүлэнх сарвал сайхан сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Баярлалаа. За манай эрүүл бай, кул бай ураатай. Би кул. За ямар мэдчилгээ одоо За манай баг одоо энэ ихний одоо даалгаварт хормын өрөөл хэлэх даалгавар авсан байгаа. Тэгэхэд зээ хөх мөнгөн тэнгэрийн агаараас хөшөглөнхөн тогтсон хөх варраан үүлэнд нь өн гулаан дуу тайлуун өөдрууг өдөржин хүрхэрч гал мэд цахилгаан цахиж гадсан солонгод атуулахад 5 өнгийн цэцэг нь тал үртэй цацран дэлгэрээд 10 өнгийн цэцэг нь алагланган найгаад агаарын сайхан зогцлохт нэ ачтай сүргэн нийдээшилж ариун цагаан сүүн аривчи шимчгэд 10 хурууны үдзүүрээр агар зандан хувиндан амсар мэлтэлцүүлэн сагаад усаар хөллөж угсарч нэрээд орон нарийн цоргоороо урсгаж авсан учиртай сайхан идээгэн цалин мөнгөн чимэгтэй цадил цамдан хундгандаа тэгш дүүргэн мэлтийлгэн барайд нарийн сайхан нэхээстэй 8 дахлын хээтэй намгар хадгийн хамт надад өгч намайг ерөө хэмээн алхан дээрээ тэнээлгэн аргилдуутай бүрээндээ аялах өгшгийн чадaltaа 10 цагаан хурууны минь үзүүртэй бариулсан юм зээ. Зээ түг түмэн үлзий бүрдсэн түгээмэл хишгийн чуулган хураасан өрнсөн энэ жилийн маань үлзийтэй сайхан цог учрал бүрдсэн чухам сайн өдрийн сайныг өнжин хүлээ сарын сайныг саатан хүлээж өнөөдрийн энэ өдрийг үлзий буянтай тэгш дүүрэн сарын тэнгэрийн хишгтэй төгс өдөр хэмээгээд үнэн хайраа нийлүүлсэн үрдийн амрах хоёрынхаа хурмын дээр аштын бэлэг сургаалтай ариун өрөөлөн айлтгая. Зээ хүн цэнгийн дэгтэйхэ хурамстан гэртээ дүүлэн цэнхэр окторгүй тайлж цэнгийг хүссэн дан хөвдөг уламжигтай унаг нь хурц туурайнд бэгчгээд хур хүчэн авч хурдлах газраангүйтэй элбэрэлт ав ижигийнхан илгэн дээр нь инхрийлэгдэж алхан дээр нь бөмбөрсөн алаг хонгор рсүүдээ мэн балчирхан биен боож бодрох оюун нэгдэж хүч тамирн гүйцэд хүлгийн жолоо залдаг хүний хүү ханыг сонгодог хүлгийн хүү замыг сонгодог төрийн эрхийг эдэлдэг төрлийн холбоог тогтоодог төрсөн хүүхэд гэрэлтэх нь төр түмний ёс үлээ орон гэрээнд толгоолдог орчлонгийн жамыг дагдаг үлээ өмг түшигт нийдэж өгөөмөр хурмаа хийж аз заяагаан холбож байгаа амрах хосууд маань найз нөхдийнхөө дундаас нас зүсээ сонголцсон үнэн сэтгэлээ нийлүүлэн үүр дэмтрхийн тулд үр хүүхэд өнөртөө үйл ажил сайтай төрдөө нэртэй нүртэй түмэндээ олонтой баясалтай дээдийн сайн явахын дэмбэрл гიშгтэй өрөөлийг дээш нь дэвшүүлэн барьж айлтгаад энэхүү сайхан бэлэгт өдөр хорим найраа хийж байгаа дүүнер та энхэн замбуу твийнхаа наран дорн эргэх дэлхийнхээ илгэн дээр нь түүхдэх нутгийнхаа дунд үрээн танихгүй өнөр баян үрээгийн танихгүй хурдтай баян суух цаяа сурах эрдэм баярлах наадам баярын магнаага багтан жаргаж нас сүүдрээр урт найр цэнгэлээр илбэг игүүрд номын усаар илбэг баян өршөөд харвж хөрөхгүй зэлэндээ хатарч хөрөхгүй бэлчээртэй талаар дүүрэн адуу мал нь багшраад харга харгаар сав саваараа бэлхаад уралдах олон хүлэгтэй
барилдах олон хүүтэй, баясгах олон охидтой болоод урдууран гарсныг ундаалж, хойгууран гарсныг хооллож, дайраад ирэхэд далаа шиг, буцаад ирэхэд булаг шиг, ганган мөрөн далаа шиг ёроодоо сон ундарч, халбарваас зандан мод шиг үзүүрээсээ дэлгэрээд он ондон эдээшиж, олон жилдээ жавхаачиж, хайрлан жаргаж, хайрлагдсан жаргаж, хүмүүжин жаргаж, хүндлэгдэн жаргаж, дээшлэн жаргаж, дэвжин жаргаж, өөдлөн жаргаж, өнөд жаргаад аавынхаа буян дарвин сайхан, ээжийнхаа буянд хэлбэг сайхан юу сонсон гэсэн хүсэл алтар нэр хөдөлмөр гавья 10 цагаан буян чинь аймаг хушуу хийгээд ард Монгол даяаран арамг хүлгийн толгойтой аялгуу сайхан хуурынхаа их шиг аялгуутай алтан өндөр уусынхаа амин зүн сулсан архира хөмий аргил дуутай бүрээнийхаа урай их шиг ахуу ятгийнхаа ялдам гişгтэйгээд алагдлхий даяхнаараа алтан дэлхийд азаа буурал дээцүүдийнхаа үлдээж өгсөн өв соёлыг алтан хөшөө болон босгоод сүмбэр уул мэт оройд нь гэж сүм их далаа мэт өргөн дэлгэрс бадран тунарч байхын бэлэгтэй сайхан өрөөлийг дээш нь дэвшүүлэн барьж айлтгая. Зээ баярын сан өрөөл мэд бат сайхан орчиж мөнгө сайхан тогтох болтугай. Хураа хураа. За өнөөдрийн амар байна нэвтрүүлэгт маань оролцож байгаа бүх багуудаа бид ерөнхий ивент тэтгэгч хамтран ажиллаж байгаа байгууллагуудынхаа нэрээр нэрийдсэн байгаа. Сүүн соёлыг түгээн дэлгэрүүлж би Сүү хувьцаат компани маань за малчин премьерүүдийн хөдөлмөрийг бий болсон байгалийн шимийг орчин үеийн технологитой хослуулан Монгол төмнийхээ эрүүл мэндийн төлөө үргэлжид ажиллаж байдаг ийм сайхан хамт олон маань амар байна нэвтрүүлгийн манаас хамтран ажиллагч ерөнхий ивент тэтгэгчээр ажиллаж байгаа. За мөн дээрэс нь өнөөдрийн нэвтрүүлэгт маань оролцож байгаа бүх багуудаа тэр дундаа бид за Отгон театр болох Улаанбаатар театрынхаа хамт олныг бас Сүү хувьцаат компанийнхаа нэрээр нэрийдсэн байгаа. Амар байна гэдэг өнөөдрийн сайхан нэвтрүүлэг сташтын аман зөвтэй өгүүдээр төмдөө хийж одоо жилийн их сайхан өндөр үүдийг өргөлөө. Багууд бүгдээрээ сэтгэлээсээ сайхан Монгол хүн ам бэлэгтэй байдаг учраас сайхан байна. Энэ тэмцээнгээсээ илүү манай нэвтрүүлгийн маань эхэлж байсан. Ерөөж эхлэе. Ерөөд одоо бидгэрийг ийм санаа байгаа. За би сая сонсчлоо. Намайг шүү гэсэн. Одоо хуралдаад байх юм байхгүй. Ийм олон тэмцээн болж байхад Филармон одоо ерөөлдөр төрүүлнэ гэдэг сан тийм. Филармоны ерөөч баяр хүргэе төрүүлнэ. За энэ дээр би байж та би бас олон жил 50 жил шахуу энийг хийсэн. Энэ дээр нэг л юм манай уран баг дотоод байсан. Тэрний юу вэ гэвэл ерөнхий дотоод юм руугаа их орж өгөөгүй. Тэ яг одоо юу гэдгийг одоо гэр цагаан сар сүн энэ тэр рүү айтер орж өгөө зүрийг удирдахад төдийл явсан. Манай хүнд бол цэвэр би нэг доторхоо хурмаа яаж явах нь гэдгийг хараад байхгүй. Гэрээ яаж өрөөх нь. Тэг чинь нөгөө 88 толготаа хойно хоролтоон тэр явдаг хөө гэрч чинь тэрийг мэдээд тэр үндсэн юм аваагүй. Энэ бол хурим руу орсон. Тийм ээ? Тэр нэг сайн байлаа. За баяр хүргэе. Нөгөө гурав одоо чи эхэлж байгаамаа бэлгшээл юм аа. Нөгөө гуравтаа 3 шагаагч. Адилхан. Яг ийм. Хот төрүүлээд явах үсэн. Дарилцээ дайдан горго тавилцээ хэлэлцээ хэт хутга тавилцээ 15-ны сарыг ардэр гаттад хэлэлцээ хатуу мөхөр хоёрыг бэлчээ гаттад хэлэлцээ гомине үнхээр тимүүдээ 15-ны сарыг хатуу гаттад хэлэлцээ хонны ямма хоёрыг бэлчээ гаттад хэлэлцээ Durun tani nukhindin zurgan satsa baynoda Zunzun jinni tejindin zurga chutlig baynoda Zekogin unkere timuteko
бүхэндээ үргэлжлэн хүрч байна. Яг энэ цаг мөчид бас дараагийн бас тэмцээн маань эхлэх гэж байна. Тэгээд нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирсэн багийн сайхан гишүүд маань нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар ажиллаж байгаас компаниудын маань сайхан амттай шимтээ үндэсний үйлдвэрлэл за орчин үеийн технологитой хослуулсан ийсэн тийм сайхан бүтээгдэхүүнүүдийг бас амтлаад хоорондоо яриагаа өрнүүлээрэ. За дараагийн тэмцээн маань бол Амар байна нэвтрүүлэг да ялангуяа дөрвөн бэрх нэвтрүүлэг маань бол Монголын ёс уламжлалтай холбоотой олон сайхан асуултуудыг бол гүр ах маань бэлдэж 30 гаруй жилийн хугацаанд за өмнө ч гэсэн тийм олон одоо хүмүүс асууж тэрэндээ сайхан сонирхолтой хариултуудыг авч ирсэн шүү дээ. Тэгвэл яг одоо танд тийм ээ дөрвөн багаас асуух асуултыг танд бас үлдээдэх үү. За тэгээ надад хэлсэн л дээ. Одоо би өөрийнхөө хөдөлж ирсэн 3 4 жилийн үеийн асуултуудыг бодоод би танаас нэг асуулт тавья. Хоош явагдаж ийсэн ер нь дөрвөн бэрхэд. Тэгээд одоо би танастай энийг монголоор сэтгэж шүү. Монголын заншид юу байдаг те тэрнтэйгээ бодоорой. За анхаар. Яагаад эмэгтэй хүн яг хошинд асуулт шүү. Яагаад эмэгтэй хүн одоо эр хүнээс арай илүү урт наслдаг юм бэ гэж асууж байгаа. Яагаад? Энэ төгс хариу байхгүй. Шил тухайдаг хариулт янз. Энийг монгол сэтгэлгээн дээр буулгаж бодож байгаад за минут өгье. Тэгээд хариултаа хэлнэ. За минут явж эхэлсэн шүү багуудаа. Багуудаа. За сонсъё. За ярилцлагыг таслая. За монголчууд маань нүүдлийн одоо соёл иргэншилтэй олсууд нэгдүгээрт цаг агаарын байдал бас нөлөөлж байгаа хөх гэж бодож байна. Хоёрдугаарт бол монголчууд одоо эр хүнээ их дээдлж хүндэлдэг. Энэ утгаараа одоо хоол одоо шимт хижээлийнхаа дээжийг эр хүнд барьдаг одоо хамгийн голцоо тостой хоол л одоо эр хүндээ өгдөгөө л гэж үзэж. Сүйдээ замахаа өгөө тэгээд нөгөөчөө тэгээд за ойлголоо хоол. Дараагийн баг. За. За цалин цагаан сая гараа өргөсөн тий. За. Яри. За манай цалин цагаан баг ярилцж байгаад ерөнхийдөө бол яг гүрэн ахын өгсөн чиглэлийг барихыг хичээсэн. Ёс заншил байна уу байна жоохон хошин маягаар оруулаад тэгээд манай монгол эмэгтэйчүүд ерөнхийдөө өрхийн тэргүүнээ маш дээдлэн хүнддэгдэг. Тэгээд ер нь бол байнгын цус сэлбчээдэг эмэгтэй хүн гэдэг утгаараа эрүүл мэндийн талаас ярих юм бол ярина л да. Тэгэхдээ эр нөхрөө хүндэтгээд өрх гэрийнхэн тэргүүнийг хүндэтгээд бид нар дандаа одоо эдээнийхээ дээжийг барьдаг. Тэр эдээний дээж дотор маань одоо арх эдээний дээж арх тарс байна. Тос өөх их байдаг. Гэдэг чим одоо хошин шог маягаар гэдэг юм бол бид нар яг ийм хариулт өгмөр. Түүнээс биш яг эрүүл мэндийн талаасаа арай өөр талаасаа гэдэг юм бол нэлээд сериосны хариултууд бид байгаа. Хөрхи маар гэж их орох юм да. За дараа. За Шимко баг. За манай хоёр янзаар тайлбарлах гэж байна. Тий. Гараад энд хийж болох уу? За монголчууд ерөөсөө нүүдэлчин соёл ахуйтай тийм ээ. Тэгээ өглөө хар үүрээр 4 цагаас ихнэр босноо. Ихнэр босоод л ерөөсөө өглөөнийхөө цай сүг одоо сайлаа саан тийм ээ. Тэгтээ хөл ерөөсөө хэрвээ тэмээчин айл бол нэлээд өндөрдөө адуучин бол дунд зэрэг хэрв ямаа хонио саавал бүр ингэж суун тийм ээ. Ер нь бол бид нар аль талаас нь тайлбарлах гэж энэ ихний удаад гэвэл хүн хөшиж өгдөггүй. Тэ?
тий хөдөлж өгтгөө хөшиж өгдөг гэдэг шиг. Эхнэр хүн бол ерөөсөө өглөөнөөс ахуулаад ерөөсөө өдөржингөө тий сүү саагаа авчраа тэгээд өглөөнөөс ахуулаад сүүгээ хөөрүүлээд тий ингээд сүүгээ цагаан идэгээ хийгээ дээрээс нь өглөөний цай сүүгээ чанаад эр нөхөр үр хүүхдүүдээ бүгднгийн тэжээгээд өдөржингөө ажиллаа гэрээ цэвэрлээд ерөөсөө өдөржингөө ерөөсөө ийм хөдөлгөөнтэй тэгээд л ерөөсөө ингээд юм аяал хатвчаа хийгээл гэрээ барайл тийм ээ. Ерөөсөө биений хөдөлгөөн бол Монгол эмэгтэй хүний тий урт наслах одоо яг үндэс юм аа. Хөдөлгөөн тий. Урт наслах үндэс. За баярлалаа. За дараагийнх нь. Миний Монгол багаас мэдчилж байна. За би бодохдоо манай багийнхын ярилцаад бол эрэгтэй хүний хувьд бол манай Чингис хааны үед нөө дэлхийн талыг эзэлжсэн гэдэг утгаараа нөө дайн байлдаанд маш их оролцдог. Тэгэхээр эрсдэл өндөртэй. Одоо цаг үед гэх юм бол гэрийн бүхэл хүнд хүчээр ажлыг нуруундаа үүрч явдаг. Тэгээ энэ нь бас богино наслтагтай бас холбоотой болов уу гэж бодож байна. Тэгээ эмэгтэй хувьд бол яг манай баг бидний бодож ийснаар яг төгс хариулчлаа. Тий. Одоо хурдаар санд нэг гэж байгаа юм уу? Санд нэг гэж байгаа юм уу? Ер нь бол за хүн хөгшөрч өгдөггүй хөсч өгдөг гэж ярьдаг. Тэгэхээр эмэгтэй хүмүүс маань бол хураг хил, арис хилдэн, ноос савн тэгэхээр ерөөсөө хуйн муйн гэж ерөөсөө юу ч байдгүй. Цус харвалт бол харьцангуй баг байдаг. Тийм болохоор ерөөсөө урт насалдаа гэж бидхэн товчхоо ингээд нэмж хэлж байна. За ингэж нүдэ хариулсан тийм ээ. Энэ нь чөлөө сэтгэлгээ. Монголоор сэтгэж, Монголын одоо зан заншлаа. Тэгэхээр би тав хүнд нэг жишээ хэлье. Энэ дөрвөн бэрх асуудалд бид нар тавьж ийсэн 80 хэд он. Тэгээд тэгсэн чинь нэг одоо хөдөөний хүн хэлсэн. Яг одоо үүрээр ингээд үүрийн цэгээ цагаан гэгээ татаад одоо нар манддаг юм байна л дээ тий. Тэндийг алтан цаг байдаг ш яг. Тэр хүн хооронд. Тэр хамгийн тунгалаг агаар байдаг юм. Тэгээ өгдөө бүсгүй чинь нэг өрхөө татах гэж өгдөө гарахтаа тэр агаарыг амсдаг. Бүр ертөнцийн. Тэгээд одоо урт наслах шидийг олдог гэж сони юм те. Яг өөрийн үгшрийн яг өглөө хоёрын яг алтан цаган дээр 10 минут байдаг гэр хором. Тэнд ер нь хүн зүгээр өглөө босоод бясалгаас 9 ч хэрэгтэй юм бил эрүүл мэнд амралтаар энэ төр ийм юм байгаа юм. За яг ойлгомжтой. Дараа хөдөлгөөн гэдгээрээ тий. Хөдөлгөөн гэдгээрээ. За тэгээ удамжлаараа дараагийн дөрвөн шагаагаа тий. Шимко баг маань авах нэ инхөө. Шимко гэхэр хүмүүс ойлгохгүй байж магадгүй ийм гоё шилтэй ийм шими арх байдаг юм байна. Тийм шими архиэр яагаад биднийг нэрэлсийг бид нар ч бас мэдэхгүй л байгаа. Тэгвэл бид нар бас шимкогоо рекламдаад ямар ч байсан те шагаагаа авахдаа шимкотойгоо л явчих те. Уугаагүй ч гэсэн. Ер нь зүгээр барай авчиж байгаа. Ижүүдийг магтлаа. Монголын оюун ухаанд бахархыг өгдөрөө те. За хураа баярлалаа. За. Тэр Монгол хүн бүр баяр наадмын өдрүүдээр хайртай гэр бүлтэйгээ ширээ тойрон суугаа. За магадгүй яг нөгөө уламжлал болон сайхан бүхэж сууж агаад гэр бүлийнхэнтэйгээ шагаан наадгаан хийдгээ. Шагаагаар тоглодгоо. Ялангуяа бага насны хүүхдүүд бол ээж аавтайгаа тэгж тоглоно гэдэг бол хамгийн гоё дурсамжтай аз жаргалтай тийм цаг мөч байдаг. За тэгвэл яг энэ цаг мөчөд баг бүрээс нэг хүн төлөөлөн гарч ирээд хамтдаа тайзны голд сууж байгаа сайхан шагаан наадгаан хийнэ. За өмнө нь бол тийм ээ шагаан наадгаан дээр бол зүгээр нэг одоо шүүрэх юм уу нэгээр хоёроор гурваар шүүрдэг байсан болвол энэ удаад илүү онцлог байгаа. Товшиж шүүрэх гэсэн ийм даалгавартай байгаа шүү. За тэгэхээр баг үрээс нэг хүн маань төлөөлөөд тайзан дээр гараад ирхөө. За улсын мэрэгэн хүн одоо хэрхэн яаж шидэж одоо товшиж авна шүү дээ. Шүүрэх биш, нэгээр биш шүү. За энэ бол ингээд сум билаа. За амжилт хүсье. Одоо суулт муулт арай ондоо байх бах. Бүгдээрээ сайхан хураалаад багаа нэг дэмжицгээ идэхөө. Арай
Арай л ондоо суух юм аа бас. Шинггүй ганцхан эмэгтэй гарсан байгаа шүү. Хамгийн ууган театрын, отхон театрын. Дөрөв шагаа юу? За шагаа буцаага тавьчих. Мэргэн хүний шидэл өөр гэдэг юм байна. Суудал нь хүртэл өөр гэдэг юм байна. За дараагийн. За аль багийг төлөөлж гарч иж байгаа лээ. Дөөржин эрдмийн театрын цалин цагаан багаас гарч ирчээ. Чи харьяа хамтаа сайхан. Яг гэж сууд гоё. За суулт нөгөө тал руу нь бол. Дөрөв шагаа. Манайх улсын филармоны баг хамт олон байна. Тэгээд Бикул багийн одоо үндэсний үйлдвэрлэгч, үндэсний брэнд бас Бикулийн нэрээр багаа нэрлсэн байгаа шүү дээ. За амжилт хүсье. За баярлалаа. Мэргэжлийнхэн болвол их өөр суудаг юм байна. Ингэж суудаг. Замлаас. Нүрэ ашиг гарч дээ. Унлаа. Арай ойр шидчихлээ шүү дээ. Улсын драм эрдмийн театрын Шимко баг. Эга босч байгаа шил босч байгаа. Уухаш шүү. Дөрөвд байхад бол илүү өргөө. За яг энэ цаг мөчид бас тэнцэн ч гэсэн хоёр багийнхаа гишүүнд бид яг одоо шагаагаа өгнөө. Би сайхан хураалъя. Дараагийн бас мэдчлээ хүргэх багийг бид яг одоо урих гэж байна. За цалин цагаан буюу улсын дүүр бүжгийн эрдмийн театрын хамт олон маань мэдчилгээгээ хүргэх гэж байна. Хамтаа сайхан хураалаад угтан авцгаая. За сайн байцгаана уу. 25 дугаар сувг телевизээс зохион байгуулж байгаа Амар байна уу сар шиний нэвтрүүлэгт улсын дүүр бүжгийн эрдмийн театрынхаа мэдчилгээ болгож Монгол улсын соёлын тэргүүрийн ажилтан хөгжмөн зохиолч Цэрэн Эрдэнэ хотын хөгжим Монгол улсын урлагийн ойцтгэлтэн Намсрын лут хоёрын шүлэг дээлтэй Монголын сайхан дууг та бүхэндээ өргөн барья. Та бүхэндээ сар шиний халуун мэнд хүргье.
өвдөн хүндэлсэн Монголоо би Эдихэд соёлтой Монголоо би Амин сүнсмийн алдуурдаггүй бүсэндэн оршдог Ёролтой Монголоо би ертөнцөд дэлтэй Монголоо би Тамгалсан Монгол уталтайгаа ардын өмсгөл шиг эдэмийн дүйдэг тогтох төрийн малагай тэргүнтэйгээ Моголгой хориг шиг зогдоо Сүнсмийн алдуурдаггүй бүсэндэн оршдог Ёролтой Монголоо би ертөнцөд дэлтэй Монголоо би Дэлтэй Монголоо би Эдихэд соёлтой Монголоо би Өвдөн сүнсмийн алдуурдаггүй бүсэндэн оршдог Ёролтой Монголоо би ертөнцөд дэлтэй Монголоо би Дэлтэй Монголоо Өнөөдрийн амрын нэвтрүүлэгтээ бол Монголын дөрвөн бэрх биш гэж бид нар хэлсэн тийм ээ. Тэгвэл яг нэг үндсэн шагаагаа бэлгшээл болгоод авч байгаа. Тэгээд ерөнхийдөө энэ бол зүгээр ардын наадгай ам бэлэг тийм ээ. Их бэлгшээлэл хотлуулж байгаа юм сайхан нэвтрүүлэг. Тийм учраас одоо яг та монголчууд энэ шүлэг болгондоо л байдаг. Халамбэг наад нэгэл тийм. Дэмбэ гэдэг юм тэр нэг одоо сайхан зүйл байдаг юм шиг юм. Энд үл би дэмбэний тэмцээн оруулчих гэж бодож байна. Баг багаас нэг хүн гарч ирээд 도서터는 저물가네 탑자나타나 아르와게레 아르와드리네 디네와 버르베노 화이링 호보 surbagen zurga drüne tapten tana kalçın tana dinewa 버르베노 화이링 호보 surbagen 아르와 바이나 타울라근 타우와 타울라근 타우와 디네와 자드루체 화이링 호보 Дэмбэ манданда 고로윈 고랍시반템 долоо хоргой арга байна тавын сайхан дэмбэ манданда дөрөвдөөдөн жибшвэнтэм зурга тавлаг тавва арга шиг ивэл дэмбэ манданда 고로윈 고랍시반템 тавлаг тавва тавлаг би дараагүй 자 гараа битээ савлаарай хаа. Дэмбэ манданда зургаан зургаан бишвэнтэм
тавлаг тавва дөрөвтөд ганцын харгаа дэмбэ манданда Гурвын гурав шибантер ёго ханга арга байна тавлаг тавга дэмбэ нэрлэли Гурвын гурав дундинко ганцын дөрөвтөд арга байна дэмбэ манданда Ёго ханга шибантер арга байна ганцын дөрөвтөд дэмбэ манданда Гурвын гурав дөрөвтөд ганцын дөрөвтөд Улсын даван эрдэмийн театрын жижигч Монгол Улсын ажил Хамгааланбаатар гэдэг гайхан шиг юм бидгийг би одоо тарж байна. Өнгө олдгоо бичэрчээ. Дэмбэ маннангэн зургаан шивантер дөрөвтөө дэмжэ тавлаг тавва дөрөвтөө дэмжэ дэмвэ маннангэн гурвын гудав шивантер дөрөвтөө дэмжэ тавлаг тавва дөрвэ байна дэмжэ цэцэн ёго хангав шивантер хоёрын холбоо гуравтаа гойда Дэмбэ маннангэн дөрөвтөө дэмжэ шивантер хоёрын холбоо гурвын гойда за дундаа бидж байгаа. Дэмбэ аваа юмч зургаан минь то дөрөвтөө дэмжэ тавлаг тавва ганцын дэмбэ маннангэн дөрөвтөө дэмжэ цаад руу чинь болсон биз. За дэмбэ маннангэн гурвын гудав шибантер атгаар боё арга байна тавлаг тавва дэмбэ маннангэн дөрөвтөө дэмжэ шибантер зургаан ганцын хоёроо дэмбэ зургаан шибантер найзын наймаа таваар таах. За манай Улсын драмын эрдэмийн театрын Шимко багаас төлөөлөл гарч ирсэн. Энэ өөрөө Монголын уламжлалт сэтгэхүйн тоон ухааны, дуун ухааны сайхан наадам байдаг. Дуун ухаан, тоон ухааны ийм сайхан элбэг бэлгшээд сайл малсуу одоо дэлгэрхийн бэлгшээд байдаг. Одоо дэмбэх юм уу? Дэмбэх дэжтэй тав. За. манданда дөрвөн хорроо бишээрөө гурван шгинэ тавтай мандан долоо хороо дэмбэ манданда найзын хорроо бишээрөө долоо хороо гурван шгинэ тавтай манда хүй чи нэг л авсан шүү дээ 3 4 гэсэн шүү дээ дэмбэ манданда хоёрын хорроо бишээрөө долоо хороо гурван шгинэ тавтай манда дэмбэ манданда дөрвөн хорроо бишээрөө ёго ханга найзын наймаа долоо хорвоо дэмбэ манданда дөрвөн хорроо бишээрөө дөрвөн шгинэ тавтай манда гурван хорроо дэмбэ манданда арцагийн бишээрөө долоо карьяд ганцын бэргэнө найзын наймаа гонцорва дүнгч дөрвөд нэвэргэнө Долоон байршэгээ найзын зурга дөрвөн дөргнэ тавдан таяхад нэвэргэнө хайхунэм нэвшэгээ найзын тарана долоотойн дөрвөн дөргнэ нэвэргэнө тавара таван доллоогээ доллоо гурва дөрвөн дөргнэ тавдан танаад нэвэргэнө зурсан зургаан шигээ зургаан гайлан дөрвөн дөргнэ цаач тэгээ яваач. Шууд явал Тататэн дөрвөгийн ёго дөргнэ дөрвөн дөргнэ нэвэсан холбоо таруул бишэгээ зурсан зурга тавара тана дөргнэ нэвэргэнө
найхун аймны доллоо юу дэргнэ гурван гайлан дотоотой өндөр Сурсан зургаан авааගෙන зургаан өндөр арвэхэнэ атгаад үзэнэ тэнэвэрвэнэ найхунэн авьяагэ гүг би 8 гэсэн шүү дээ. Би 7 хоноо гэдэг. Энэ 8 байгаа үстэй харалтаа. Энэ шиг чараад дөө. За уучлаарай. Хавара тавал авьяагэ Зурсан зурга талбтан тана тохотон дэнвэн аваагэ найхунэн цэцнаако атгаад үзэнэ дотоотой өндөр зурсан зурга дэнвэрвэнэ тэгсэн дэнвэн дөрвөр дэргье за За ингээд үнэхээр энэ Хааданбэг надад Хултайрын сэлзүүлнэ гэж маш бэлгшээлтэй юм боллоо. Ингээд удаа сайхан байрунд энэ сайхан шаян шагналыг өгч байна. Энэ бол Монголын бэлгшээл. Монголын дуу ухаан, Монголын бодох ухаан, дэнжийн аргатлаг, дэлхийд байшдаг, дэлгэнд балдаан ус шүтдэг сайхан ухаан. Баярлалаа. Хамт байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. За нэвтрүүлгийн маань ерөнхий ивент тэтгэгчээр Од Тан за Баатар брэнд маань хамтран ажиллаж байгаа. За манай үзэгчид бол Баатар брэндийг бол маш сайн мэддэг шүү дээ. Уламжлалт, ангаах, ухааны үнэт төвийг орчин үеийн инновацтай хослуулан эрүүл мэндийн шийдлийг хэрэглэгч түмэндээ хүргэж байгаа. Монголын уламжлалт тийм ээ бүхий л бие эрхтнээ илаашуулах мөн дээрээс нь эрүүл их Монгол хүн бүрийн төлөө гэсэн уриатаагаар бол Од Тан Баатар брэнд маань ажиллаж байгаамаа. Одтан хариуцлагатай хувьцат компани. Үе дамжсан нууцчор Доктор Баатар брэнд. Үлзий дэмбэрэл бүрдсэн энэ өдрүүдэд өрх гэртэн аз хиймэр элбэг хангалуун жаргал бэлхэх болтугай. Одтан компани сар шинийн бэлгийн багц амд чанарыг хэмэлж ерөөл бэлгийг шингэн айл бүхэнд баярын нэмсэглэл нэмэнэ. Хайртай хүмүүстэй сэтгэлийн бэлэг барихыг хүсвэл уламжлалт бэлгийн багцыг сонгоорой. Сар шиндээ сайхан шинлээрэй. Байгалийн шимийг шингээсэн шимт сүтээ золгоё. Сүүн соёлыг түгээгч Сүү хувьцайт компани. Сэтгэл дүүрэн сайхан шинлээрэй. Сүү хувьцайт компани. Байгалийн шимийг шингээсэн шимт сүтээ золгоё. Сүүн соёлыг түгээгч Сүү хувьцайт компани. Хамтран ажиллагч айрга тааваараа ууй. Үндэсний дархлаа ундаа сайхан айраг. Ивент тэтгэгч уламжлал шинжилгээний хослол шимийн коктейл Шимко. Монгол улсад анх удаа шимийн архийг амтлаг жимсний цэвэр шүүсээр баяжуулан орчин цагийн хэрэглэгчдийн таалалд нийцүүлэн Монгол түмэндээ өргөн барьж байна. Монгол хүний биед төгс зогтсон уламжлал шинжилгээний гайхамшигт хослол онцгой амт тансаг мэдрэмж шимийн коктейл Шимкого таалан хүртнэ. Шимко шимийн коктейл. Ивент тэтгэгч уламжлал шинжилгээний хослол шимийн коктейл Шимко. Ивент тэтгэгч эрүүл бай
Кул бай. Ойн ундаа би кул. Хамтдаа илүү амттай. Эдэн 20 жил. Бид өнгөрсөндөө нэмсэглэж, өнөөдөр амталж ирээдүйг бүтээдэг. Хамгийн амттай зүйл бол хуваалцах. Хамтдаа илүү амттай. Эдэн 20 жил. Ивент итгэгч эрүүл бай, кул бай. Ойн ундаа би кул. Нэвтрүүлгийн ивент итгэгч цалин цагаан мөнгөөр урлан цаглашгүй жаргалыг бэлэгдэн барих цалин цагаан 999. Үеийн үед өвлөгдөх үн цэнийг урлана. Цалин цагаан 999. Нэвтрүүлгийн ивент итгэгч цалин цагаан мөнгөөр урлан цаглашгүй жаргалыг бэлэгдэн барих цалин цагаан 999. Хамтран ажиллагч үр дүвлэгдэх чанарыг урлан бүтээв. Модвуд Монгол гэр. Хамтран ажиллагч айрга тааваараа ууй. Үндэсний дархлаа ундаа сайхан айраг. Өнөөдөр сайхан саршныхан баяр дэлгэрч байгаа тав хүн энийг хэрүүл дэмрэл орших болтугай гэж таны амар их мэдээ чинь бас ашил ирээдтэй аялалгаатай зашлуудан хөргөе. Цагаан сар дэлгэрэх болтугай. Өнөөдөр энэ багуудыг одоо би асуугаад их ардын уламжлалан тийм ээ мэджээний үгүй юу гэдгийг шалгаруулж байгаа юм биш. Хамгийн хүндтэй Монголын ард түмний хоймор байдаг Монголын алдартай энэ сайхан дөрвөн театрын уран бүтээлчтэйгээ бэлгшээс өрн зассан. За ингээд нэг л асуулт тавья. Олон асуулт тавиад байхгүй. Огтлогдсон конус гэж байдаг тийм ээ. Огтлогдсон конус тийм. Тийм. Юу шиг ч юм уу тийм. Энэ огтлогдсон конусын хажуу гадаргыг одоо боддог томьёо гэж байдаг юм. Дэлхийд алдартай. Одоо сургуульд бид сайн мэдэн дээр хүүхдүүд бараг маж хажуу гадарг гэж тийм. Тэгээ огтлогдсон конусын хажуу гадарг. Энэ томьёо Монголын ахуйд ямар юм үйлдэхэд энэ томьёо яг тулдаг вэ? Энийг дэлхийд гайхуулсан онол юм байна. Яг тэгсэн чинь Монголын одоо юу яадаг? Тэ одоо огтлогдсон конусын хажуу гадарг боддог томьёог монголчууд бар 10 хэдэн 13 дугаар зууны үед ч юм уу тий зохиолцсон байсан байдаг. Тэгээ юунд ямар юм дэргэлдэг вэ? Шүдэртүү. Тэ ингээд багийнхан маань бодно 1 минутын хугацаанд. За тэгээд төлөөлөд нэг хүн маань хариултаа өгөх нэ. За минут явж эхэлсэн шүү. Тэгээ өнөөдөр Монголын бас энэ сайхан нэвтрүүлэгт бид нар бас хөгжилтэй асуултаас гадна Монголын агуу их гүн ухаан гэдгийг бид нар оруулж байгаа юм. Монголчууд их ухаантай байсан байна. Тэр их хөв соёл нь өнөөдөр өвлөгдөж байна гэдэг талаас нь бодож дахин дандаа хөгжилтэй юм асуугаад яг бас нэвтрүүлгийн агуулгын хөндлөгийг их ухаантай ард түмэн байсан байх шүү. Гэдгийг бодох тулд энэ удаад би зүгээр нэвтрүүлгээ хөндлөөд 40 жил явж байгаа дөрвөн бэрхээ хөндлөөд ийм асуулт тавьж байгаа юм. Монголын ард түмний их өв их соёл дээд их ухааныг бол одоо энэ 40 жилд олон сайхан уран бүтээлчид архивч хөгжүүлж ирсэн учраас би асууж байна. За тэгээ манай багууд сайхан хуралдаад хоорондоо ярилцаад за минут дуусах ерөөдөө өгөж байна. Тэгээд өнөөдрийн амар байна уу нэвтрүүлгийн манаас хамтран ажиллагчаар дэмжин ажиллаж байгаас хамт олондоо дахин талархал илэрхийлж байна. За мэдээж манай монголчууд чинь эдээ цагаа даа ялангуяа хүүхдийнхээ эрүүл мэндэд тийм ээ хамгийн шимтээ сайн бүхнийг хэрэгэлдэг. Тийм ч үднээс өнөөдрийн нэвтрүүлгийн манаас хамтран ажиллагчаар ивент тэтгэж ажиллаж байгаа хужир цагаан за шар сүүний ааруул чихэр хатаамдлыг бас манай одоо ширээ болгоны маань амттан бэлдэж өгсөн байгаа.
тухайн хамт олондоо бас маш их баярлалаа гэж хэлье. Мөн дээрээс нь Tast Home Shop-ийн хамт олонд бас талархал илэрхийлж байна. За манай багийнхан минут дууссан байгаа. Амар байна уу гэдэг ганцхан үгний цаана бараг 99 бэлгшил оршдгийг хэлээ. Амар байна уу гэдэг үгний цаана. За энэ морин жилдээ амар амгалан сайн сайхан байхын их бэлгшил олон их өрөөлийг хурааж байгаа. Тэр одоо сайхан бэлгшээлээр нэвтрүүлэг явж байгаа шүү гэдэг та бүхэнд 25-ын уран бүтээлчтэй бас баяр хүргэе. Сайхан санагдаж байна. Монголын сайхан авьяастай уран бүтээлч ирсэн байна. За бид болсон байна. За хаанаас асуух? За манай баг ярьж байгаад малын адууны хазааранд ордог юм болоо. Адууны хазаар зангидахад бас ороод байдаг шүү. Хазаар зангидахад. За бас гоё юм байна. Бодлоо. Дараагийн хазаар зангидахад. За манай баг ярилцаад хоорондоо ярилцаад гэрийн тонны одоо яг тэр өгөгдөлт тэр орсон болов гэж бодож байна. Ягаад гэхээр хажуу гадаргуу гэж байж байгаа учраас тий хооронд нөгөө чагталдаг штэ ямар нэгэн нөгөө хадаас хэрэглэхгүйгээр Монгол гэрчин тэгж нөгөө хоорондоо чагтлагдаж ингэж холбогддог. Тэр бас их нарийн учиртай болоо энэ томьёотой холбоотой болоо гэж бодож байна. За дараагийн хариулт. Миний Монгол багийн хамт олон ярилцаад хөхөөртэй айраг бүлүүр гэсэн ийм хариултыг гаргаж ирсэн. Мөн тогоо бүрхээр арх нэрдэг. За тэгвэл одоо Шимко баг тэндээс хариулж. За манай драмын театрын уран бүтээлчд бас ярилцж байгаад энэ огтлогдсон конусын хажуугийн талбай гэж яаж байгаа шүү дээ. Тэгэхээр гэрийн дээвэр туураг гэдэг шүү дээ. Тэр л болж байгаа. Гэрийн дээвэр. Тийм тэгээд яг гэрийн дээвэр одоо тооноос хан гүйчээ дуусаа. Баяр хүргэе. За. Би танарт одоо хэлж чадахгүй харуулж болохгүй байсан. Огтлогдсон конус гэдэг нь ердөө энэ шүү дээ гэрийн дээвэр. Тийм ээ? Гэрийн дээвэр. Тэгээд энэ чинь гэрийн дээвэр эсгтэй монголчууд яадаг юм бол мөнх бадар гавьяа тэр мэднэ. Тэгээд гэр барьж чагаад энэ эсгийг авчираа тойруулаа хайчилдаг. Өндрийн суурийнх нь юутай? Буурийнх нь урттай хэмжээд өгчүүдээ огтлцдаг. Тий. Тэгээд хон маньяар шагнуулаа. Тэгээ мэддэг хүн чинь тооны нэг хэмжээд, буурийн нэг хэмжээд тэр нь явж дэлхийд огтлогдсон конусын хажуу гадаг боддог томьёотой нэг байсан юм. Монголчууд ямар их хэмээг боддоо бай. За баярлалаа. Дараа яг гэрийн дээвэр. Цаг мөчид нэвтрүүлэг маань үзэгч та бүхэндээ үргэлжлэн хүрч байна. За өнөөдөр бол цэцэн мэргэнэ. За ур ухаана, оюун чадал, бүхий л авьяас чадвараа харуулсан ийм сайхан эрхэм зочид маань өнөөдрийн нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирсэн байгаа. За яг энэ цаг мөчид бас телевиз үзэгчдэд маань за төрийн шагналт, ардын жүжигчин Намсрай Жавын нэрэмжит Монгол Улсын филармоны хамт олон манаас сайхан мэдчилгээг хүрэхэд бэлэн болсон байна. Хамтдаа уухаалan баг хамт олноо өрөвд дуулж байна. За 25 дугаар сувг телевизээс зохион байгуулж буй Амар байна уу нэвтрүүлэгт оролцож байгаа манай төвийн урлагийн мэрэгжлийн урлагийн байгууллагуудын одоо төлөөлөл нийт одоо хамт олонны энэ хамтран бүтээж байгаа нэвтрүүлэг сайхан болголдог бай. За тэгээд Монгол түмэндээ одоо сар шинийн мэнд дэвшүүлж байна. Амар байна уу хэмээн та бүхэндээ хүндэтгэн одоо мэдчилж байна. За тэгээд манай хамт олон бол Яруу Тунгалаг симфони арилгажим за тэргүүн зэргийн Чингис Одонд Монгол Улсын соёлын элч Мориур найрлагжим за мөн төрийн шагналт Баян Монголчуулга гэж 3 том оркестр бүрэлдэхүүнтэй. Ингээд манай хамт олонны одоо энэ удаагийн мэдчилгээ за миний бие ардын багш Монгол Улсын урлагийн гавь зүтгэлтэн Найдингийн ган хуйгийн шүлэг Монголын нэрт хөгжмийн зохиолч урлагийн гавь зүтгэлтэн Гадангийн Алтан хуйгийн хөгжим өвөр зөөхийн өвөлжөө гэж сайхан Монгол эцэг хүний тухай Монгол аавын тухай дууг манай Мориур найрал хөгжмийн хамсран тоглосноор би дуулж та бүхэндээ өргөн төлөвлүүлье. Хүлээмнэ.
хаварта дулааханда өгөөжөө дэлгсэн нутаг минь өдсхөн чахан биднийг өмөрч өсгсөн эцэг минь үзээ өндрөх хайрлан санах юунда уурцохин улжондо ога болвоо яга болто уурто бэлдэ дэлүүхэндэ Төгөөрч бялгсан сүргэнийнэ өдөр төшөнтэй хорвоодо өргөөч тэнцүүлсэн эцэг минь үзээ өндрөх хайрлан санах юунда уурцохин улжондо ога болвоо яга болто Алханда хатранда бүэхэндэ аммагай цагаан хүлгэнийнэ аллагата буллагата хорвоодо ашилж зэммэлсэн эцэг минь үзээ өндрөх авига урудон хайрлан санах юунда уурцохин улжондо ога болвоо хайрлан санах юунда уурцохин улжондо ога болвоо яга болто Бүхэндээ үргэлжлэн хүрч байна. За яг энэ цаг мөчид за уран хуруу гэдэг нэрийдтэй бас тэмцээн маань үргэлжилж байна. За яг одоо тайзнаа дөрвөн багийн өгөн мэргэн үүлэн уран одоо бүсгүйчүүдийг тайзнаа уурж байна. За тэгээ хамтдаа одоо мэдээж сар шинийн баяруудаар Монгол бүсгүй, Монгол эмэгтэй хүмүүр хайртай гэр бүлдээ за үр хүүхдүүдээ сайхан дээл хувцсыг одоо ойж шидэж хийж өгдөг. За баг болгоноос төлөөлөн гарч ирсэн бүсгүйчүүд маань нэвтрүүлгийн зүгээс бол ингээд шилбэг бэлтчихсэн байгаа. За тэгээд яг энэ цаг мөчид хайртай одоо хандаа үр хүүхдүүдтэй хамгийн сайхан бүхнээ одоо бодож тунгаагаад үүлээ урлах энэ цагийг та бүхэнд өгч байна. За бүгдээрэнд нь амжилт хүсээд багийнхан сайхан гишүүд нь сайхан хуриалаад өгье хамтдаа.
тоглож байгаа бүсгүй хүний дүр төрх дотроо бол хамгийн сайхан болгоныг бэлэгшэн бодож үүлээ уралдаг. Яг тэр сайхан дүр төрхийг манай дөрвөн багийн бүсгүйчүүд бол яг харуулж байна. За эхний хүн маань дуусан байна. За манай Шимийн коктейл буюу Шимко багийн маань гишүүн хамгийн түрүүнд дууссан байна. За сайхан бүтээлээ бариад зогсожээ. За дараагийн бүсгүйчүүдэд дуусгаарна. За удаах бүсгүй. За манай Миний Монгол багийн гишүүн дууссан байна. За удаах бүсгүй дууслаа. Ямар ч гоё. За тэгээд оролцсон бүсгүйчүүдээс шагааг нь өгнө. За тэгээд нэгдүгээр байранд орсон бүсгүйдээ уран шагаа өгье. Баярлалаа. За удаах бүсгүй маань. Монголын нэг сайхан үг байдаг. Эрхэн байндаа би нэг эрүүрэ харцгаан дуулж явъя да гэж. Тэрийн шиг бас зайлшгүй дуулмаар нэг ядангуяа энэ амар бэлэгшээдийн сайхан нэвтрүүлэгтээ нэг дуу өнөөдөр зориулд дуулъя да гэж бодож байна. Тэгээ энд бол одоо юу вэ гэхээр энэ жил шинэ үе утга зохиолыг үнэлж ташилж ин асгалж 120 жилийн гой болж байгаа. Энэ сайхан бэлэгт одоо цагдаар одоо Монголын ард түмний аман их бэлэгшээл болсон, аман их судар болсон, урлагийн түүх болсон учиртай гурван толгой доорийн одоо тэр алдартай доорийн нэг хэсгээс бүх багууд үзүүлээч гэж хүссэн. Энэ бол ерөөл болно. Энэ бол манай нэвтрүүлгийн хамгийн сайхан жимэг болно. Энийг бид нар өрсөлдүүлэхгүй. Тэр бүх багт нь дөрөв шагаа өгнө. За ингээд ард түмний үзэгчдтэй цагаан сараар Монголын өндөр зиндааны дөрвөн сайхан театр учиртай горыг та бүхэндээ хүргэж байна.
Өө нацаг. За, найз минь. За, сүүлийн чи үзэгдлийг бичээд ирлээ дээ. За. За нацгаа. За чи анхаарч. За, тайзан дээр баруун зүүн талд хоёр уул байна. Нэг нь модтой бэрх, харин нөгөөх нь хадтай. Харин тэр уулын бэлд ганц хайлаас. Харин наахан талд нь бараг тайзны голд ганц том чулуу байх юм. Болно. Сайхан болохоор. За, уран бүтээлчтэй нөхдөө нааша цуглаарай. За. За бүгдээрээ. Их зохиогч. За та бүхэн. Сайн байна. За. Сайн байна. За. За, та бүхэн танилцаарай. Нацагд орж. Сайн байцгаана уу? Нацгаа. Харин энэ хүмүүс бол манай театрын жүжигчид, уран бүтээлчд. За, тэгэхээр нөхдөө би дөрөв ингэж хуваарлаа. Юндэнд сегмент. За баярлаа. За баярлаа найруулагч. За, хичээж ажиллаарай. За. Нансалмаад. Баярлаа. За, та цаашаа байл. Таны нас ч биш ээ. За. Когшин нансалмаа байж болно ш. Ичин орлоо. За, харин балганд палан хорломаад бэвэ тоглоно. За. Ямар хов? Болно. Яг сайхан таарч байна. Балган. За нөхөд минь хичээгээрэй те. За бүгдээрээ байрлалаа эзлэе. За нөхдөө. Бушуух. Алив. Сургуультаа үргэлжлүүлээ.
цэцэг жимстэйхэн ууд байна чин зориг За нацаг минь ямар хөө байна? Болохоор байна. Болохоор байна. Сайхан сонсогдож байна. Сайхан ч дуурч байна. Нөхөд минь сонсоо үз. Жүжиг сайхан болно. Сайхан ч болгоно. За, уран бүтээлчтэй. Ингээ зогсохгүй сургуультад үргэлжлүүлье. За, илүү бүгдээрээ дахиад баярлалаа. За. Та болил л доо. Та. За яг одоо ширээ болгон дээр бид нэвтрүүлгийн манаас ерхий ивент бичгчээр ажиллаж байгаа. За Eden брендийн B Cool-ийг яг одоо танилцуулж байгаа. За үнэхээр айн жимсийг бол мэдрэх боломжтой. За эрүүл cool байгаарай гэж хамтран ажиллаж байгаа. Тэгэхээр ялангуяа манай Улсын филармоны театрын хамт олон маань бол B Cool нэртэйгээр өнөөдрийнхөө нэвтрүүлэгт оролцож байна. Хамтдаа илүү амттай. Eden 20 жил. Бид өнгөрсөндөө нэмсэглэж, өнөөдөр амталж ирээдүйг бүтээдэг. Хамгийн амттай зүйл бол хуваалцах. Хамтдаа илүү амттай. Eden 20 жил. Ивент тэтгэгч эрүүл бай, cool бай. Ойн ундаа be cool. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч цалин цагаан мөнгөөр урлан цаглашгүй жаргалыг бэлэгдэн барих цалин цагаан 999. Үеийн үед өвлөгдөх үн цэнийг урлана. Цалин цагаан 999. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч цалин цагаан мөнгөөр урлан цаглашгүй жаргалыг бэлэгдэн барих цалин цагаан 999. Хамтран ажиллагч үр дүвлэгдэх чанарыг урлан бүтээв. Модвуд Монгол гэр. Хамтран ажиллагч айрга тааваараа ууй. Үндэсний дархлаа ундаа сайхан айраг. Хамтран ажиллагч айрга тааваараа ууй. Үндэсний дархлаа ундаа сайхан айраг. Ажилтан хариуцлагатай холцоод компани. Үе дамжсан нууцчор. Доктор Баатар брэнд. Үлзий дэмбэрэл бүрдсэн энэ өдрүүдэд өрх гэртэн аз хиймэр элбэг хангалуун жаргал бэлхэх болтугай. Ажилтан компани сар шинийн бэлгийн багц амт чанарыг эрхэмлж, ерөөл бэлгийг шингэн айл бүхэнд баярын нэмсэглэл нэмэнэ. Хайртай хүмүүстэй сэтгэлийн бэлэг барихыг хүсвэл уламжлалт бэлгийн багцыг сонгоорой. Сар шиндээ сайхан шинлээрэй. Байгалийн шимийг шингээсэн шимт сүтээ золгоё. Сүүн соёлыг түгээгч сүү хувьцайд компани.
Сэтгэл дүүрэн сайхан шинэлэрэ. Сүү хувьцаат компани. Байгалийн шимийг шингээсэн шимт сүүтэй золгоё. Сүүн соёлыг түгээгч сүү хувьцаат компани. Хамтран ажиллагч айрга тааваараа ууй. Үндэсний дархлаа ундаа сайхан айраг. Ивент итгэгч уламжлал шинжилгээ хослол шимийн коктейл Шимко. Монгол улсад анх удаа шимийн архийг амтлаг жимсний цэвэр шүүсээр баяжуулан орчин цагийн хэрэглэгчдийн таалал нийцүүлэн Монгол түмэндээ өргөн барьж байна. Монгол хүний биед төгс зогтсон уламжлал шинжилгээний гайхамшиг тослол онцгой амт тансаг мэдрэмж шимийн коктейл Шимкого таалан хүртнэ. Шимко шимийн коктейл. Ивент итгэгч уламжлал шинжилгээний хослол шимийн коктейл Шимко. Ивент итгэгч эрүүл бай, кул бай. Айн ундаа би кул. Soy
Авайч таны хэлихүүдэ аххан дуусчны юг хэбод аян чиндэн явада авах юмат коридор эцэг хідэнч хэллидэ өмчө хөрөнгөн авада хот газар явада хорми хаюми коридор сэтгэлдний сэнгтод харрада бушуухан иридэ хабаг яра токрдодо архасан обнолзина ичил хоёр шомоши ичилдэг хоёула сойда ингичилд кэсидоте За Монголын ард түмнийхээ нэг ходянцсан аригны цагаан мэдэр ширгэж хотог батсан хотогны ам дэрвэж яхад нэг сайхан хуурд уны эрхэм сайхан айлгоо өргөдөг өстой. Амраанууд нэвтрүүлэх яхарахгүй хэрэгтэй. Энийг хэрүүл тэмрэл болно. Ингээд энэ цагийн алдартай сайхан дуучин улсын филармоны гоцол дуучин Монгол улсын гавьяач өгч Мөнх Баатрыга оряа гэдгээр ороод бидэгтэй сайхан.
Морин хуурч Монголын нийт морин хуурч Монгол улсын авиач жижиг ашиг баяр хүргэе бас хуурчд болж байгаа юм. Бид нар үнэхээр өнөөдөр Монголын бэлэгшлийг хомирцсан залж байна. Агай хүчиртэй гурав тэр галдасаа сайхан доорыг өнөөдөр манай багийнхан бүгдээрээ хүндэтгэлтэй хүлээж авч дуурж байгаа. Аавынхаа өг соёлоо хүндэтгэлж Монголын гурал цаг хугацаа хүндэтгэж байгаа. Тийм учраас бид нар бол ямар ч оноо тавихгүй. Харин зочдын маань гүн хүндэтгэл гэж бодно. Үзэгч таавхан таалантай байна. Энэ одоо театр болон өөрийнхөө дуурж байгаа нэг сайхан юм да гэж харна. Бас агуу бүтээлийг хооронд нь одоо өсвөлдөө тийм ээ тэгж бодож байгаа. Тэгэхээр бүгдээрээ дөрвөн шагаа гэнэ. Та нарын энэ хүндтгэл үзэгчид одоо өстой жинхэнэ амар байна гэсэн юм шиг байна да.
эрхэм үзэгчтэй. Аврын телевизионныхан баярыг сайхан хийж байгаа хүм болон минь. Энд хүрэлцэн ирсэн Монголын алдартай уран бүтээлчид 2621 дэх Монголыг урлагт ирж байгаа алдартай театруудын уран бүтээлчид талархаж илэрхийлье. Өнөөдөр дөрвөн бэрхийн их бэлгшээл донд Монголын өв соёлоороо бүгдээрээ бахархаж сайхан налгар байлаа. Бид нар дотроо бие биендээ баярлалаа. Сайхан хөгжлөө. Өнөөдрийн тэмцээн бол ямар нэгэн уралдаан тэмцээн гэхээс илүү бүгдээрээ нийлж амар байна уу гэсэн сайхан их утгаачлыг тэр их бэлгийг тэр их бэлгшээлт үгийг тэр өрөөлийг бид нар амандаа хүлхлээ. Сайхан байна. Шингэсэн аярх шиг сайхан байна. Ингээд бас тэмцээн учраас бас бид нар шагаа хураасан. Тэгээ өнөөдөр бол тэр энэ яллаа гэхгүй зүгээр. Бэлгшээл удаад хамгийн олон шагаа хурааж хамгийн их одоо өрөөл хүргэсэн тэр хамт олон бол Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгэрүүлэгч, их зохиолч, Дашторжийн Нацагдоржийн нэрэмжит улсын драмын Эрдмийн театрын Шимко багийн хөө төрүүлжээ. За одоо нэг олон шагаа хураа да. Тийм. Нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирж, за цэцмэргэнээ бас сорж өнөөдрийн нэвтрүүлэгт маань төрүүлсэн Шимко багта за нэвтрүүлгийн маань ерөнхий ивент тэтгэгч хамтран ажиллагчаар ажиллаж байгаа Цалин цагаан 990 компанийн бас нэгэн сайхан одоо бэлэг дэмбэрэлтэй бүтээлийг бэлэг барган өгж байна. Хангарт байгаа. За мөн дээрэс нь олон жилийн одоо туршлага дээрээс үндэслэн ухаан компани маань за маш олон бүтээлүүдийг болвол түмэн олондоо хүргэж байдгаа. Тэр бүхнийхээ дээжээс ингээд танаа хамт олонд бас хүргүүлж байна. Өнөөдөр цөм цагаар хорж сайхан бэлгшээлэн дээр сайхан байлаа. Бид нар юунд баярлж байвал Монголын алдартай театрууд хүрэлцсэн гэж оролцсон. Энэ нэвтрүүлгийн бодлогыг дэмжсэн та бүхэнд их баярлж байна. Үзэгч минь та бүхэн ч гэсэн дандаа сайхан бүхнийг үзэж яваарай. За мөн дээрэс нь нэвтрүүлгийн маань ерөнхий ивент тэтгэгчээр Одитон компани Баатар брэнд хамтран ажилласан байгаа. Уламжлалыг орчин үеийн инновацтай хослуулан монголчуудынхаа эрүүл мэндэд хамгийн хэрэгцээтэй бүхнийг түгээн дэлгэрүүлж байгаа ийм сайхан хамт олон байгаа. Тэгээд нэвтрүүлэгт оролцсон бүхий л оролцогчид маань бас гарийнхаа бэлгийг дээжийг хүргүүлсэн байгаа шүү. Маш их баярлалаа. Өнөөдрийн энэ сайхан нэвтрүүлгийг хөтлөн явуулаад бид инхэн ийм сайхан болоод ирсэн гүрээ хата бас маш их баярлалаа илэрхийлж уртнаас удаан жирдыг бас хүсэн өрөөё бүгдээрээ өсөлтгийнхээ өмнөөс. За ингээд манай улсын драмын эрдэм театрын хувьд энэ жил бас яг одоо бид бүхний овгордог одоо их зохиолч Дашторжийн Нацагдоржийн маань 120 жилийн төхөж байгаа энэ гал борин жил. Энэ гал борин жилийнхаа босгон дээр энэ сайхан уралдаан тэмцээнд нэвтрүүлэгт оролцож тэргүүн байрыг эзэсэндээ хамгийн олон шагаа зөвлөсөндөө төлөвлөс баяртай байна. Залуустай маш их баярлалаа. Амжилт хүсье. За ингээд бид бүхний дэмжиж бас энэ хувцсаар одоо дэмжсэн манай Монгол костюмсын хамт олондоо бас яг цэнгэр дэлгэцийг ашиглаад та бүхэндээ баярснаа илэрхийлэх нь зүйтэй байхаа гэж бодож байна. Та бүхэнтэйгээ хамтарч ажиллах сайхан байдаг шүү. Монгол костюмсын хамт олондоо баярлалаа. За ингээд хамтран одоо юунд уралдаан тэмцээнд оролцсон Дөрөн театр, Улаанбаатар театр, Монгол Улсын филармоны нийт уран бүтээлчдтэй одоо ирж буй гал морин жилдээ уран бүтээлч нь улам оргилон дүүл нисээсэ гэж хүсэн гэрэж байна. Та бүхэн сар шиндээ сайхан шиндээрээ. 17 дугаар жарны сүрээр дарагч хэмээх гал морин жилийн амар байна уу сар шинийн баярын дугаараа үзэгч та бүхэндээ бид бэлтгэн хүргэлээ. Өнөөдрийн нэвтрүүлгийн маань хүндэтгэн ирсэн эрхэм уран бүтээлч та бүхэндээ туйлын их баярлалаа. Нэвтрүүлгийн маань хамгийн аз жаргалтай болгох бүхий л цаг мөчүүдийг маань ивент тэтгэж байдаг бүхий л компаниудаас талархаж байгаагаа илэрхийлье. Монголын ард түмэн 80 дохоор өгсөн ч үзүүр нүгий хадгаа 8 тансаг барьсан ч өнгүүдийг сүүгэн гэдэг тэр их алтан бэлгшээлдор
Дөрвөн бэрх нэвтрүүлгийг анх үүсгэн байгуулсны 40 жилийн энэ сайхан том хүндэл дээр өнөөдөр 25 дугаар телевизэн энэ сайхан амар байна уу гэсэн нэвтрүүлгийг тав бидэнд хүргэлээ. Амар байна уу гэсэн үг тохой дороос нь дэмийсэн хүндэл болог амар байна уу гэсэн үг түмэн да ярьсан их ерөөд болог амар байна уу Монголыг амар байна уу гэсэн үг аз жаргал айл хотод бүхэнд жаргал болго. 25 сүүлээс хамтайсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Сар шиндээ сайхан шинэлэрээ Монгол түмэн болгон инх явж мөнх жаргахын өрөөлийг өргөн өнөөдрийнх нэвтрүүлгийг энэ хүрээд жаргаж байна.